Энэ хэрэг Америкийн нэгдсэн улсад болсон бөгөөд хэдэн жилийн турш үргэлжилдэг. 1957 оны 11 сарын 1 хүйтэн өдөр Висконсин мужийн Флатвилл хэмээх жижиг хотын цагдаа нар нэгэн нээлт хийжээ. Энэ бол Эйд Гейний тухай бодит явдал юм. Эдвард Теодор Гейн 1906 оны 8 сарын 27-нд төрсөн. Тэрээр Жорж болон Аугуста Гейн нарын 2 хүүгийн баг нь болж мэндэлсэн юм. Эдиг 1914 онд буюу 8 настай байхад гэр бүл нь Висконсин мужийн Флэнфилд хотоос бага зэргийн зайтай 155 акр газартай ферм худалдан авч тэндээ амьдрах болсон байна. Эдийн эцэг Жорж бол ааш зам тогтургүй архинд донтогч хүн байсан бөгөөд арх их уудгаасаа болж ажиллаа хийх гэж зовдөг нэгэн байжээ. Тэрээр хүүхдүүдэд хүмүүжүүлэх ажлыг ихэвчлэн эхнэр Аугуста даатгадаг байсан бөгөөд өөрөө хөвгүүдтэйгээ харьцахтаа бол нударга хэрэгэлдэг байсан байна. Аав нь Эд болон түүний ах Хенриг зоддог байсан. Заримдаа Эдийн толгой руу аав нь хүчтэй цогсноос бол чихэн шуугдаг байжээ. Харин эсвэргээрээ Эдийн ээж Аугуста бол энэ айлын гол хүн байсан. Тэр туйлын сүсэг бишрэлтэй хит хатуу дэг журамтай эмэгтэй байсан юм. Тэр хөвгүүдтэй байнга дэлхий гэдэг ёс суртахуунгүй нүгэлт хүмүүсээр дүүрсэн газар гэж номлодог байсан. Аугустагийн үзлээр өөрөөс нь бусад бүх эмэгтэйчүүд нүгэлт бузардсан байжээ. Түүний нүдээр эмэгтэйчүүд байглаасаа садар самуу мөн чанартай чөтгөрийн хэрэгсэл байсан. Тэрээр хөвгүүдтэй секс уруу таталд хаа сайгүй нуугдаж байдгийг хэлж тэднийг найз охин бүр найз нөхөдтэй байхыг ч хориглов. Аугуста бүр бурхан дэлхийг нүглийнхын төлөө шийтгэн гэж зөвлөсөн. Тэрээр хөвгүүдэд богино банзал, нүүр будалт мэт орчин үеийн эмэгтэйчүүдийн загвар нь удахгүй болох мөхлийн шинж тэмдэг гэж тайлбарлажээ. Гисэн хэдий ч Эд ээжигээ шүтэн биширдэг байсан. Тэр түүнийг маш ихээр хайрлаж түүнээс эмээдэг байсан. Хүмүүс Эдийг дотогшоо нийгмийн хувьд бие даагаагүй ээжтэй бүрэн үнэнч нэгэн гэж дүрсэлсэн. Тэр сургуульд явхаасаа бусад үед фермээсээ бараг гардаггүй байсан бөгөөд хожим ангийнхаа хүүхдүүд түүнийг дурсаж ярихдаа Эд заримдаа ганцаараа инээдэг. Яг л хин нэг үл үзэгдэх хүн хажууд нь юм ярьж байгаа мэт аашилдаг тийм сонин хүү байсан гэж дурссан байна. Аугуста гэртээ Эд Хенри хоёрыг гэрийн ажил хатуу сахилга баттай байлгадаг байсан. Тэрээр гадны ямар ч нөхөрлөлийг хориглосон байна. Хэрв Эд найз нөхөдтэй болвол Аугуста түүнийг хатуу шийтгэх болно. Тэр түүний бие махбодын хувьд хор хөнөөл учруулахгүй. Гэхдээ чи там дуунана гэж нүүрэн дээр нь хашгирах нь Эдийг маш их айлгадаг байсан юм. Үүний үр дүнд Эд бусадтай найзалж нөхөрлөлгүй өссөн бөгөөд тэрээр Аугустаг өөрийн ертөнцийн төв гэж үздэг байв. Хожим сэтгэл судлаачид түүний хит их цэвэрсэн эцэг их нь Эдэд эрүүл бус сэтгэлээр хандсан гэж таамагласан. Түүний бага насны нэгэн түүх зарим их сурвалжид байдаг. Зарим хүмүүсийн ярьснаар Эд фермийн нядалгааны газар руу сэмхэн орж ээжигээ гахаа нядлахыг чимээгүйхэн харж байв. Түүнээс үүсгээд гахаан алахыг хараад Эд анх удаа дур тавьсан гэдэг. 1930-аад онд Эд насанд хүрсэн хойноо ихэвчлэн фермийн өдөр тутмын бүхий л ажлыг хийж гарын уртаа нэгэн болсон байв. Эцгийнх нь архины дон Эд болон түүний ахыг туйлдуулсны дараа тэд амьдралаа залгуулахын тулд хотод олдсон зижиг сажиг ажлыг хийдэг болжээ. 1940 оны 4 сард Жорж Гейн 66 наснда зүрхний дутагдлын улмаас нас барсан. Тэр үед Эд 34 настай байжээ. Нөхөр Жоржогоо нас барснаас хойш Аугуста хөвгүүдээ халамжилсаар үлдсэн юм. Гисэн хэдий ч ах Хенри нь Эдийг ээжийнхээ үзэл бодлыг дагсаар байгаад санаа зовж байгаагаа илэрхийлдэг байсан. Ээжигээ шүтэн биширч бүр үг нэг бүрийг нь маш дуулууртай дагдаг байсан нь түүнд эрүүл бус харилцаа шиг санагдсан. 1944 оны 5 сарын 16-нд Эд Хенри хоёр фермийнхэн шар үсийг шатааж байгаад гинэд бол одоо хяналтаас гарч гал алдсан байна. Эдийн хэлснээр тэр хоёр утаан дунд хоёр тишээ салсан.
За ингээд шүн болоход Хенри буцаж ирээгүй бөгөөд Эд ахыгаа сургаггүй алга болсон гэж мэдгэтгэхээр цагдаагийн газар очсон байна. За тэгээд хамгийн хачирхалтай нь цагдаад очиж мэдгдснийхэн дараа л Эд ахыхаа цогцыг хааж эхэлсэн байдаг. Хенригийн цогцос шатсан газар нүрээрээ доош харан хэвтсэн байдалтай олдсон. За хэдийгээр Хенри бага зэргийн түлэгдэлтэй байсан ч түлэгдлийн зэрэгэнд үхэлд хүрэхээр аюултай байгаагүй. Шүүх эмнэлгийн эмч үхлийн шалтгааныг утаанд хордсны улмаас амьсгал боогдож зүрхний дутагдaltaй хавсарсан байж болзошгүй гэж дүгнсэн тул албаныхан үүнийг осол гэж дүгнээд хэрийг хаасан. Зарим хүмүүс Хенригийн толгойд тухайн үед нууцлаг шарах байсан гэж ярьдаг. За энэ нь бол Эд магадгүй өөрийнхөө ахыг алсан гэсэн таамагийг төрүүлэхэд түлхэж болсон. Хенригийн үхлийг албан ёсоор аимшигт осол гэж бүртгэсэн ч энэ хэрэг мартагдшгүй эргэлзээтэйгээр үлдсэн байдаг. Ингээд том хүү болох Хенригийн нууцлаг үхэл Августад гүнзгий нөлөө үзүүлжээ. Үүний дараа удалгүй тэр мэдрэлийн доголдолтой цус харвалт авч Эдээс бүрэн хараат болсон байна. Ийхүү ойролцоогоор 1 жил Эд ихийнхээ асран хамгаалагч болжээ. Августа богино хугацаанд эдгэрч гадуур явах хэмжээнд хүрсэн. Хожим Августа Эд 2 1945 онд хөршөөсөө сүрэл авахар явсан байна. Энэ үед Августа нэгэн дүр зургийг харсан. Хөршин болох нэгэн эр тэдний нүдэн дээр нохоогоо хэрцгийгээр зодож алсан бөгөөд энэ үйлдэлийг харсан хөршийнхэн эмэгтэй гадагш гүүж гараад тухайн эрэгтэйг болгож болиулсан байна. Августа үнэхээр айсан боловч таны бодож байгаа шалтгаанаар биш юм тэр нохоог харгас байдлаар алснаас болж айгаагүй. Харин эмэгтэй хүнийг харснараа айсан байна. Августа маш ихээр уурлаж хөршийнхөө эмэгтэйг янхан гэж дуудсан. Учир нь ууг эмэгтэй хамт амьдарч буй эрттэйгээ гэрлээгүй байсан юм. Үүний дараа Августад 2 дахь цус харвалт тохиож эрүүл мэндэнд хурдан дороотсон байна. 1945 оны 12 сарын 29-нд Августа Ген 67 наснда нас оржээ. Эдийн хувьд ихийнх нь үхэл үнэхээр аимшигт явдал байсан бөгөөд 39 настай байсан тэрээр жинхэнэ бие даасан амьдралыг огт мэдэрч байгаагүй. Том фермийн байшинд Эд цор ганцаараа амьдрах болжээ. Ихийнх нь үхлийн дараа хачирхалтай үнэнч байдлынхаа илрэл болгон Эд Августагийн унтлахны өрөөг яг хിവэр нь үлдээж түүний эд зүйлс байдаг бусад байшингийн өрөөнүүдийг түгжиж өөрөө галтгооныхоо дэрэгдэх жижигхэн өрөөнд нүүж шилжиж орсон байна. Ихийнх нь үхлийн дараах жилүүдэд Эдийн зам байдал улам хачирхалтай болж дороотсон байдаг. Тэрээр хожим хэлэхдээ дотор нь ямар нэгэн хүч хуримтлагдсан гэжээ. Эд ихэнх цагийг ном уншихад зориулж үхэл, хүний биеийн бүтэц, нацист Германы хэрцгий үйллийн тухай номуудыг шимтэн дурлаж уншдаг болсон байна. Тэрээр хүний махан эдэртэн болон хүний бие дээр хийсэн туршилтын түүхүүдэд онцгой сонирхолтой байсан. Бодит амьдралд түүний сонирхлыг татсан Эльза Кох гэх нэгэн эмэгтэй байсан байна. За домог ёсоор бол ер нь энэ Эльза Кох гэдэг эмэгтэй нацист Германы үеийн нэгэн офицерын эхнэр байсан гэж яриад байлаа. За тэгээд энэ эмэгтэй бол энэ нацист Германы үед энэ хорих лагеруудын хоригдлуудын арьсыг цуглуулад тэдний арьсаар гэрлийн бүрхүүлүүд хийцэн байсан гэж ярьдаг. За тухайн үедээ энэ бол худал түүх байсан. Ер нь худал домог яриа гэж байсан ч гэсэн тэр нацист Германы үе унсны дараагаар бол яах аргагүй хүний арьсаар хийсэн гэрлийн бүрхүүлийг бол олсон гэж ярьдаг юм байлаа. За гэхдээ энэ түүхийг бол интернетэд баталгаагүй домог яриа гэж хэлээ. Энэ үед хөршүүд нь Эдийг бол хачин зан ариншинтай гэж хардаг байсан ч тэр гэмгүй мөрөөрөө харагддаг байсан. Тэр оршин суугчдынхаа дунд ер нь фермүүдийн өдөр тутмынхаа ажлыг үргэлжлүүлж хийдэг байсан. За хашаа хороо янзлах, тэрэг сэлбэх, янзлах, өвс дижээл хадах тийм ээ. За ийм ажлуудыг хийдэг байсан бөгөөд заримдаа бүр тосхныхоо хүүхдүүдийг харахад хүртэл тусалдаг байсан байна. Гэсэн ч тэрээр үнэхээр мөрөөрөө даруухан нэгэн байжээ. Нэгэн өсвөр насны хөвгүн Эдийг сайн мэддэг байсан хүмүүсийн нэг. За хожим Эд түүнд фермийнхаа байшинд хадгалдаг хид хідэн хүний хатаас нь жижигхэн толгой үзүүлсэн байна. Эд тэр хүүд тэдгээр толгойг дэлхийн 2 дугаар дайнд оролцсон Филиппинд амьдардаг нэгэн үеэл нь илгээс нь дурсгалууд гэж хэлсэн байна. Гэвч үнэндээ Эд нууцаар аимшигт үйлдэлүүдийг хийж байжээ. Ээжигээ нас орсны дараа тэр оршуулгын газарт очиж бул шухаж эхэлсэн. Шүн болгон Эд орон нутгийн оршуулгын газар нууцаар орж саяхан оршуулсан ээжтэйгээ төстөө санагдсан эмэгтэйчүүдийн булшийг ухдаг байв. Тэгээд тэдгээр хүний хатаас нь толгой бул шухаж олсон хохирогчдийнх нь байсан.
Эд орон нутгийн сонин захиалж нас барсан дунд насны эмэгтэйчүүдийн оршуулгын талаарх мэдээллийг хайдаг байсан байна. За түүний хайж буй тохиромжтой хүнийг оршуулсныг мэдмэгц тэр шүн болохыг хүлээж буул шувхаж цогцыг гаргаж гэртээ авчирдаг байсан байна. Хожим Эд үүнийг хийх үедээ өөрийгөө ямар нэгэн транс байдалд орсон мэт яг л ямар нэгэн зүйл түүний биед ордгийг мэдэрдэг байсан гэжээ. Зарим тохиолдолд тэр бул шухаж байхдаа гинэтхэн ухаан орж хийсэн зүйлээсээ айж оршуулгын газраас хумгүй зүхтсэн гэж ярьсан байна. Гэхдээ доор хаяж тэр 9 удаа бул шухаж цогцсуудыг хулгайлж гэртээ авчирсан. Эдийн бодлоор тэр үхлийг гутааж байгаа хэрэг биш, харин ээжигээ аймлуулах эсвэл өөрийгөө ээжтэйгээ нэг болгох гэж оролдсон гэжээ. Хожим тэрээр хүүсээ солиулахыг хүсч мөн жинхэнэ хүний арьсаар эмэгтэй хүн мэт харагдуулах хувцсыг хийсэн. За ингэснээр өөрийгөө ээжийнхээ оронд хувиргахыг хүссэн гэж хүлээн зөвшөөрсөн байна. Эд цогцсуудыг ашиглан хувцснаас эхлээд эд хэрэглэл хүртэл янз бүрийн зүйлийг хийсэн байна. Тэрээр цогцсуудтай хизээж бэлгийн харьцаанд орж байгаагүйгээ тайлбарлахдаа цогцснууд үнэхээр муухай үнэртэй байсан гэжээ. Гэхдээ үүнээс бусдаар тэрээр цогцсныг бараг бүхэл боломжтой аргаар ашигласан байна. 1947-оос 1957 он хүртэл бараг 10 жилийн турш Эд гений фермийн байшин аимшигын байшин болж хувирчээ. Түүний эдлэн газрын эргэн тойронд хүний яс овоорсон байсан. Тэрээр хүний мах болон биеийн эд эрхтнэр чимгэлсэн хогийн сав хүртэл хийсэн байна. Хүний арьсаар хийсэн сандлууд, гавлын ясны дээд хэсгийг хөрөөдөж хийсэн аяга, хүний биеийн хэсгүүдээр хийсэн хувцас, эмэгтэй хүний хөхний товчоор хийсэн бүс, эдгээр нь бүгд Эдийн байшингаас олдсон зүйлс юм. Тэр бүр хүний нүүрний арьсаар гэрлийн бүрхүүл хүртэл хийсэн байжээ. Гэхдээ үүгээр дууссангүй. Эд бул шухахаас цааш гарч алуурчин болсон юм. Түүний анхны хохирогч нь Флейнфилд хотын 51 настай Мэри Хоган гэдэг жижиг уушин газрын эзэн эмэгтэй байсан. Мэри Иллинойсоос Висконсин муж руу 1949 оны орчим нүүж ирээд ер нь бол гэрэлтэй цуслуулсан, бие даасан эмэгтэй байсан байна. Тэр хотын заахад жижигхэн уушин газар ажилладаг байсан. Гэхдээ түүний уушин газар бол хүн бүрт нээлттэй байгаагүй. Мэри маш болгоомжтой эмэгтэй байсан бөгөөд өөрийн уушин газартаа зөвхөн маш сайн таньдаг байнгын үйлчлүүлэгчтэй л архи дарсаар үйлчлдэг байсан байна. Тэр бас биеэ хамгаалахын тулд баарныхаа техникийн ард байнга буу хадгалдаг байсан. Гэвч 1954 оны 12 сарын 8-нд Мэри Хоган уушин газраасаа ор мөргөө алга болсон. Тэр өдрийн үдээс хойш нэгэн хөршин Мэригийн уушин газар орж ирэхэд шалан дээр нь цус туссан байсан бөгөөд уушин газрынхаа мөнгөний хайрцаг хоосон дэлгээтэй байсан байна. Харин Мэри өөрөө сураггүй алга болсон байна. Хэргийн мөрдлөг хийх үед уушин газрын шалан дээрээс 32-ын калибрийн бууны хонгоо олдсон нь түүнийг буудаж алсан байж болзошгүйг харуулсан ч цогц нь олдоогүй. Мэри Хоганы алга болсон хэрэг олон жилийн турш нууц хэвээр үлдсэн. Гэвч тухайн үед Эдийг сэжигтэн гэж үзсэн нэг шалтгаан байсан нь түүний хэлсэн хачирхалтай үгс байсан. Мэри алга болсны дараа Эд тэр алга болоогүй манай фермийн байшинд байгаа штэ гэж хэлсэн байна. Хүмүүс түүнийг зүгээр л буруу, утгагүй, аимшигтай тоглоом хийж байна гэж бодсон болохоос биш хинч Эдийг үннээ хэлж байна гэж бодоогүй. Гэвч Эд үнэхээр үннээ хэлсэн бөгөөд тэр удалгүй дахин дараагийн алгаа үйлдсэн юм. Эдийн 2 дахь хохирогч бол 58 настай Бернис Уорден гэдэг бэлэвсэн эмэгтэй байсан. Бернис Флейнфилд хотын уугуул оршин суугч байсан бөгөөд багаж болон барилгын материалын дэлгүүр ажилладаг байсан байна. Тэрээр нутгийнхан дундаа нэр хүндтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй гэж тооцогддог байсан бөгөөд хоёр хүүхэд нь бол насанд хүрсэн байсан юм байна. Хүн бол орлогч шериф Фрэнк Уорден гэдэг хүн байсан. Нөгөөх нь бол бас эмэгтэй хүүхэд байсан гэж ярьсан. Эд энэ дэлгүүр ажилладаг Бернис Уорден гэдэг эмэгтэйг таньдаг байсан бөгөөд түүний дэлгүүрт бол хаяа ирж юм авдаг дэлгүүрийнхэн худалдан авагчдын нэг байсан. 1957 оны 11 сарын 16-ны өдөр оройн 17 цагийн орчимд орлогч шериф Фрэнк Уорден ээжигээ болон дэлгүүрээ шалгахаар дэлгүүр дээр очисон байна. Гэвч дэлгүүрт ормогс тэр айц төрөм зүйлтэй нүүр тулсан байдаг. Дэлгүүрийнхэн кассын хайрцаг нээлттэй доош нь хөмрүүлээд хаягдсан. Мэдээж дотор нь ямар ч мөнгө байгаагүй. Шалан дээр мөн цус туссан байсан бөгөөд хамгийн аимшигтай нь түүний ээж Бернис дахин хизээч эргэж ирэхгүйгээр алга болсон байсан.
Мэдээж Шрип Фрэнк Уорд нь бол тэр даруйд гэмт хэрэг болсон гэж шийдгэлсэн. За тэгээд түүний толгойд нэг нэр хамгийн түрүүнд орж ирсэн нь Эд байсан юм. Түүний санаанд Эд өмнөх өдөр дэлгүүр дээр нь ирээд маргааш өглөө ачааныхан машинд антифриз буюу хүргэлтийн шингэн танай дэлгүүрээс авах гэж ирнэ гэж ярьж байсныг нь сансан байна. Үнэхээр тийм байсан. Юу гэхээр дэлгүүрээс Бернес Уордны гараараа бичсэн 1 литр антифризийн баримт олдсон бөгөөд энэ баримтны нэр нь Эд дээр байсан байна. Энэ бүхнийг харсан Фрэнк Уорден айдас сэжиг хоёрт автаж ээжийнх нь алга болсон хэрэг Эдтэй шууд холбоотой болчих шиг боллоо гэж цагдаад мэдгдсэн байна. Тэр өдөр цагдаа нар Эдийг хүнсний дэлгүүрт явж байхад нь олж авсан. Эд бол ямар ч эсэргүүцэлгүйгээр тэдэнд баривчлагджээ. Тэр хооронд цагдаа нар Эдийн фермийн байшин руу очиж Бернес Уордныг хайхаар шалгалт хийсэн байна. Гэвч тэдний олсон зүйл нь хэний ч төсөөлөөгүй аимшиг байсан. Тэр мөчөөс хойш тэнд байсан цагдаа нарын зарим нь чөтгөртөө нүүр тулсан мэт цочирдож насан туршдаа мартаж чадаагүй зүйлсийг харсан гэдэг. Эдийн түлээний амбарт ормогт цагдаа нар аимшигт дүр зурагтай таарсан. Бернесийн цогцыг дээврийн дам нуруунаас хөлөөр нь дүүжилж толгойг нь тасалсан байсан. Тэгээд зогсгүй түүний биеийн бүх арьсыг өвчөж гидс дотрыг нь гаргасан байсан байна. Бернесийг 22-ын калибрын буугаар буудаж алсан байсан ба бүтэн биеийг нь тэр чигээр нэр нь зэрэмдгэлсэн гэхэд болно. Гэхдээ түлээний амбарт болсон энэ аимшиг бол зөвхөн эхлэл байжээ. Эдийн байшинг шалгахад цагдаа нар хүний биеийн үлдэгдэл, биеийн эд эрхтнэр хийсэн эд зүйлсийг олсон юм. Бернесийн тасалсан толгой тааран шуудайнд түүний малгай зуухны дэрэгдэх гялгар утанд байсан мөн уушин газраасаа сураггүй алга болсон эхний хохирогч болох Мэри Хогинсын гавлын яс нүүрний арьс олцсон нь түүний хувь заяаг баталгаажуулсан юм. Нийтдээ байшингаас 2 хүн амны хэрэгт өртсөн эмэгтэй цогцос түүнчлэн тоолж барамгүй олон булшнаас ухаж гаргасан хүний биеийн хэсгүүд олдсон байна. Эдийн байшингаас хүний ясаар бүрсэн сандалууд, эмэгтэй хүний биеийн арьсаар хийсэн корсет, хүний нүүр толгоон арьсаар хийсэн нүүрний маск, 9 ширхэг эмэгтэй хүний бэлэг эрхтэн, хүний арьсаар хийсэн бээли зэрэг олон аимшигт зүйлс олджээ. Цагдаа нар нүдэндээ ч итгээгүй гэдэг. Мэдээж Флэнфилд хотын аимшигт байшингийн тухай мэдээ Америк даяар хурдан тарж сэтгүүлчид уудалгүй жижигхэн хот руу шавцгаасан. Одоо энэ нь Америкийн түүхэнд хамгийн аимшигтай гэмт хэрэг гарсан гэж тооцогддог газар болсон. Баривчлагдсан Эд хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ түүний үг үйлдэл нь авсалдахгүй. Сэтгцийн төөрөглөөс үүдэлтэй санаагаа бодит зүйл мэт тайлбарлсан байна. Тэр Бернес Уордны хөнөөсөн хэрэгээ хүлээн зөвшөөрсөн боловч нөхцөл байдлыг тодорхой биш тойруулж тайлбарлсан байна. Нэг сэтгэл зүйн ярилцлаганд Эд тэр эмэгтэйг аална гэж огт бодоогүй гэжээ. Тэр тайлбарлагтаа дэлгүүрийн тавир дээр байсан бууг сонирхож байтал санамсаргүйгээр сум алдаж буутсан. Дэлгүүрийн эзэн Бернес Уордныг буутсны дараа юу болж өнгөрснийг ерөөсөө мэдээгүй. Дараа нь Эд түүний цогцыг ачааны машинда чирч оруулаад гэртээ авчирч байн хийдэг хэрцгий үйлдэлээ хийсэн гэжээ. Мөн тэр 1954 онд уушин газрын эзэн Мэри Хогиныг алсан хэрэгээ хүлээн зөвшөөрсөн боловч эхэндээ бас л юу босноо санаанд нь огт ордоггүй. Тухайн үеийн ухаан санаа нь түр хугацаанд балардсан байсан гэж мэдгдэжээ. Эд 2 аллага үйлдснээ хүлээн зөвшөөрсний дараа цагдаа нар алга болсон шийдэгдээгүй хэрэгт Эдийг холбоотой эсэхийг бас шалгасан байна. Эд хит хитэн шийдэгдээгүй хэрэгт бол ингээд сэжиглэгдэх болсон. Жишээ нь 1947 онд Жоржиа Уоклер, мөн 1953 онд 15 настай Эвелин Хартли нарын сургуу алга болсон хэргийг ер нь бол түүнт огох гэж үзсэн. Түүнчлэн Эдийг бусад хэрэгт холбоотой байж магадгүй гэж сэжгэлсэн. Гэвч полиграф тест буюу үнэн худлын ярьсныг мэдрүүлэгч болон ямар ч нотлох баримт олдоогүй учраас Эдийг энэ бүх хэрэгт ерөөсөө оролцоогүй гэдгийг баталсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Эдийн хүчирхийлэл нь ихэвчлэн ээжийг нь санагдуулан насанд хүрсэн эмэгтэйчүүд дээр төвлөрдөг байсан гэж тодорхойлжээ.
За тэр цагдаад мэдээ сонингоос нас барсан хүний талаар олж мэдээд дөнгөж ойршуулсан эмэгтэйчүүдийн булшиг ухдаг байсан гэж хэлсэн. Мөн нэмж хэлэхдээ зарим үед хачин транст орсон байдлаасаа гарахад цогцсноос салгасан хүний биеийн эд эрхтнэр өөрийгөө хүрээлэгдсэн байдалтай сууж байгаагаа хараад өөрөөсөө би юу хийж байна энэ бүхэн чинь буруу шүү дээ гэж боддог байсан гэжээ. Гэвч тэр зогссонгүй. Эд мөн үүний шалтгааныг тайлбарласан байна. За тэр ээжийнхээ оронд дахин нэг августаг бүтээхийг оролцсон гэнэ. Бул шухаж эмэгтэйчүүдийг алсан нь ээжигээ дахин бүтээх нэг дүр бүтээх, түүнийг орлохуйц эмэгтэй хүнийг бүтээхийг л ерөөсө хүссэнтэй холбоотой байсан гэжээ. Сэтгэл зүйчид үүнийг нас барсан эхийгээ амьлуулах гэж оролцсон төөрөгдөл гэж тайлбарлсан. Тэр хүний арьсаар бүтэн биеийн хувцас хийхийг хүсч үүнийгээ өмсөж үнэндээ эмэгтэй хүн болохыг оролцсон. Эдийг баривчилснаас хойш түүнийг шизофрен ба хүнд хэлбэрийн сэтгцийн эмэгтэй гэж оншилсан. Сэтгэл судлаачид үзэхдээ Эдийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь олон жилийн турш үргэлжилсэн. За магадгүй ээжийнх нь нас барсны дараах туйлын ганцаардлаас болоод улам дордсон гэжээ. Шүүх эмнэлгийн сэтгэл судлаач Эдийг хий зүйл сонсож хардаг байсан гэж мөн тэмдэглэсэн байдаг. Эдийг таньдаг хүмүүс ихэвчлэн түүний хий зүйл сонсож байгаа мэт ганцаараа инээгээд байдаг байсан тийм нэг хачирхалтай, зуршилтай хүн байсан гэж нэмж баталсан. Тэр өөрөө хянах боломжгүй хүчний нөлөөгөөр үйлдэл хийж байгаа мэдрэмжийг тайлбарлаж байсан эмчнэрт. За эмчнэр хэлэхдээ бол ээжигээ нас барсны дараа түүнийг орлуулах, хоосон орон зайг нөхөх, өөр ямар нэгэн нэг тийм их хүний дүр бүтээх гэсэн дуу хоолоос сонсдог байсан гэж бас ярьсан байна. За хэргийн мөрлөгт Arted Sly, за би буруу хэлж магадгүй нэрийг Артей юм уу? За ийм цагдаа оролцож исэн юм байна. За нэг удаа тэр ээжтэй ярилцаж байхдаа энэ цагдаа ээжтэй ярилцаж байхдаа урьдчилсан хүлээж байснаас нь одоо нэг тийм давсан аимшигтай зүйлсийг хараад тэр цагдаа амар их уурлаад тэгээд Эдийн толгойг тоосгон хан руу хид мөргүүлж зодсон байгаа энэ цагдаа. За гэвч Эдийн эсрэг үзүүлсэн энэ хүчирхийлэл нь хуулийн дагуу хэргийн мөрдлөгт бол шууд саад учруулсан гэж үзсэн. Учир нь Эдийн хэрэгээ хүлээсэн нь мөрдөгч түүний биед ноцтой хаалтаж хүч хэрэглэн түүнийг хэрэг хүлээлгсэн гэж үзсэн учраас за Эдийн энэ хэргийг ер нь хүчингү тооцсон. За гэвч тэр үед Эд өөрийн түүхийнхээ ихэнхийг бусад мөрдөгчдөж гэсэн одоо сайн дураараа давтан ярьсаар байсан байна. Тэр ер нь бол мэдгэлээ өөрчлөөгүй. Түүний гин буруутайг тогтооход бараг маргаан байгаагүй, харин бодит асуулт бол Эдийн сэтгцийн байдал хэвэн байсан уу? Шүүх хуралд оролцох чадвартай юу гэдэг л асуулт байсан. За түүнийг баривчилсны дараа хөрш 50 настай Адалин Уоткинс гэх эмэгтэй сэтгүүлчидтэй ярилцсан байна. Тэр Эдтэй 20 жилийн турш хайр сэтгэлийн холбоотой байсан гэж мэдгдсэн бөгөөд нэг удаа Эд түүнд гэрлэх санал хүртэл тавьсан гэжээ. Адалины ярьснаар тэд хамтдаа кино үзэж, милкшейк ууж, номын тухай ярилцаж, за ер нь сонирхол нэгтэй байсан учраас хурдан дотноссон гэжээ. Тэд жинхэнэ гэмт хэргийн талаар байнга ярилцдаг байсан ч Эд өөрийн аимшигт үйлсийн талаар хизээч ярьж байгаагүй. Адалин Эдийг дараах байдлаар дурссан байна. Бид өөрсдийн сонссон бүх аллагын талаар хоорондоо ярилцдаг байсан. Эд надад алуурчид яаж буруу зүйл хийсэн, ямар алдаа гаргасан талаар тайлбарладаг байсан. Харин хамгийн сонин нь тэр эмэгтэй Эдийг сайн хүн, инэрэнгүй зөөлөн хүн гэж хэлсэн байна. Адалины ээж нь хүртэл Эд их илдэг залуу байсан. Охиныг мань оройн 22 цагт гэртэн заавал авчирдаг байсан гэж гэрчилсэн байна. Гисэн хэдий ч энэ мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсны дараа Адалин өөрийн мэдгэдлийн зармыг үгүйсгэсэн байдаг. За сэтгүүлчид ер нь бол түүнийг ингээд шахаж асуулт асуусан байна л да шууд тулгаад. За тэгэхэд бол Адалин ингэж хэлсэн байна. За би жаахан хэтрүүлч гисэн. Бид 20 жилийн хайр дурлалын холбоотой байгаагүй. Эд зүгээр л миний найз байсан гэж тайлбарласан байна. Мөрдөн шалгалтаар Адалин Эдийн гэмт хэргийн айланд ч оролцож байгаагүй нь тогтоогдсон ч гэлээ тэр Эдийг сайн хүн байсан гэдэг үгээсээ ухраагүй юм. Удалгүй Эдийг 1-р зэргийн хүн амны хэрэг болон бусад хид хідэн холбогдох зөрчлөөр буруутгаж шүүхэд шилжүүлсэн ч түүнийг сэтгцийн өвчтний улмаас ер нь бол хэргийг бол хэрэгсэхгүй болгосон. Үнэхээр ч хэдхэн хоногийн дотор эмчнэр Эдийг шүүх ажиллагаанд оролцох чадваргүй сэтгцийн хувьд эрүүл бус гэж дүгнсэн байна. Түүнд шизофрен гэсэн онш тавьж
хууль ёсны утгаараа сэтгцийн өвчтөө хэмээн мэдэгдсэн. Мөн тэр цогцны эд эрхтэн идээгүй, эсвэл тэдгээртэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Зарим хүн үүнийг эсэргээр нь цуурхаж байсан ч ямар ч нотлохоо олдоогүй. Хожим Эдийг хамгийн өндөр хамгаалалттай сэтгцийн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд тэнд тэрээр эмчилгээ, сэтгэл зүйн үнэлгээ хийлгэж дараагийн 10 жилийг өнгөрөөжээ. Олон жилийн турш Эд сэтгцийн эмнэлэгт нам гүм амьдарч нийтлэг дүгнэлтээр бол ерөнхийдөө тэр маш сайн өвчтөн байсан, ээлдэг, даруу, бусдад тусалдаг нэгэн гэж тодорхойлжээ. 1968 онд буюу одоо энэ хэрэг үүснээс 11 жилийн дараа эмчнэр Эдийн бие сэтгцийн байдал бол тогтворцсон гэж үзээд түүнийг шүүх хуралд оролцох чадвартай гэж дүгнэлт гаргасан. Эдийн шүүх хурал 1968 оны 11 сард эхэлсэн. Тухайн үед тэр аль хэдийн нийгэм даяар муу нэрд гараад байсан тул түүний хамгаалалтын баг шүүгчийн шийдвэрээр шүүх хурлыг хөндлөнгийн ямар нэгэн оролцогчдгүйгээр явуулахыг хүссэн байна. За энэ хүсэлт ч амжилттай болсон. Хууль зүйн ажиллагаа 1-7 хоног үргэлжилсэн бөгөөд сэтгцийн эмчнэр бол ер нь мэдүүлэг өгсөн байдаг. За нэг эмчийн хэлснээр Бернис Вординг бууцсан нь бол санаатай байгаагүй. Дэлгүүрт бууг үзэж байхдаа санамсаргүйгээр бууны гохонд дарагдсан гэж хэлсэн байна. За мөн тэдний тэмдэглэснээр Эд сум алдах үед Бернис руу бууг чиглүүлсэн эсгээч өөрөө бол мэдээгүй гэж ярьсан байна. За гэвч яллах талын нэг эмч бол Бернисийн цогцыг хэрхэн задлан нуухын тулд ямар их хүчин чармаалт гаргасан талаар дэлгэрэнгүй тайлбарлаад энэ нь түүний сайн муугийн ялгааг ойлгож байсан гэдгийг харуулж байна гэж мэдгдсэн байна. Ингээд 1968 оны 11 сард шүүх бол шийдвэрээ гаргасан. За Эдийг 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутай гэж үзсэн байна. Гисэн хэдий ч шүүх хурлаас тусдаа явуулсан сэтгцийн үнэлгээний шатанд шүүгч Эдийг сэтгцийн өвчний улмаас хэрэг хүлээх чадваргүй гэж дүгнсэн. Үүний үр дүнд түүнийг шоронлуу биш харин амьдралынхаа үлдсэн бүх хугацааг өндөр хамгаалалттай сэтгцийн эмнэлэгт өнгөрөөх шийдвэрийг гаргасан байна. Гэвч зарим хүмүүс үүнийг хитрхи зөөлөн шийтгэл гэж үзсэн. Олон хүн Эдийг цаазын ял хүртэх ёстой гэж итгэж байсан байгаа. За тэр олон хүний амьдралыг сүйтгэсэн, олон хохирогчдын гэр бүлд гүн гүнзгий сэтгэл зүйн шарх айцыг үлдээсэн. Тийм учраас тэр цаазын ял авах ёстой гэж бол нийгмээрээ шуугиж байсан. Зарим их сурвалжид Эдийг доор хаяж 9 хүний хөнөөсөн байж магадгүй гэж үздэг ч гэсэн баттайгаар нотлогдсон бол 2 алгал байгаа юм. Үүний дараа Эд сэтгцийн эрүүл мэндийн эмнэлэгт үлдэж амьдралынхаа үлдсэн хугацааг харьцангуй тайван байдлаар өнгөрөөсөн гэж мэдээлдэг. Эмч нарын хэлж байгаагаар Эд бол тайван, бүр ийдэг зан ааштай өвчтөн байсан бөгөөд бусдад төвөг учруулдаггүй байжээ. Тэр бүр эмчилгээний хөтөлбөрүүдэд оролцож, зураг зурдаг, чулуу өнгөлөх зэрэг ажилд дуртай байсан гэнэ. 1958 оны 3 сард түүний фермийн том байшинг дуудлага худалдаагаар зарсан. За гэхдээ удалгүй учир битүүлэх шалтгаанаар байшин тэр чигтээ галд автаад ерөөсөө юу ч үлдэлгүй үнс нуран болсон байна. За галд байшин бүрэн шатсан бөгөөд гал гарсан шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй. Гэхдээ санаатаагаар гал тавьсан байж магадгүй гэж үздэг байна. Эдэд гэр нь шатсан тухай мэдээд дуулахад тэрээр зүгээр л мөрөө хавчаад тэгсэн ч болж дээ гэж хэлсэн гэдэг. 1984 оны 7 сарын 26-нд Эд уушигны хавдрын улмаас амьсгалын дутагдлалд орж нас баржээ. Тэрээр 77 настай байсан байна. Нас барсны дараа Эдийн шарлыг Фленфилд хотод эцэг их ах Хенригийнхэн дэргэд оршуулсан байна. Гэвч сүүлийн жилүүдэд сонирхогчид түүний булшны чулуунаас хэсэг хэсгээр нь хохолж авсаар байгаад бүр эцэст нь 2000 онд булшны чулууг нь бүтнээр нь хулгайлсан байна. Өдгөө Эд Гейн булшны тэмдэггүйгээр аимшигт гэмт хэрэгүүдээ үйлдсэн Фленфилд хотын оршуулгын газарт нойрсож байгаа юм байна. За ингээ өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Та бүхэн таалагдсан бол илүү уран сууг дээр subscribe дараарай гэж хүсье. Дараагийн дугаар хүртэл баяр таа.